Би өмнөөс ч хэлээд өгөхгүй. Хотын дарга Нямбаатар төлчихсөн юм шүү. Сүрэг хүчнээ зөрөгтэй хийн гэсэн ардчилсан нам сүрэг хүчгүй олж засгийн газартайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулж X дарга нь хэвтрийн хүн болсон байна. Хүн амны гэмт хэрэгтэй шизофрентэй хүнийг хард сагдаж өмнө нь нэг худаг тулгахт нь эрсдлийг хянаж тооцоолж чадсан бол нийтээрээ хамаа барих байсан уу? Өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар татвар төлөгчдийн дансыг хааж боож хурааж авсан татварын дарга нарын Дубайн тансаг аяллыг авч хэлцлээ. Тэгэхээр урамшуулал бол байхгүй. Би дахин хэлье. Урамшуулал байхгүй. Сайд нь урамшуул байхгүй шүү гэд хэлээд байхад ерөнхий газрын дарга нь урамшуулал олгоод аялал байхгүй шүү гэлт нийслэлийн дарга нь бүгдд нь хуугаар нь чөлөө зөвшөөрөл олгоод хөрөнгө оруул төрийн сангийнхныгаа дагуулад хурагт туршлага судлаад ирсэн байна. Хэмнэхийг үүрэг болгоцсон байгаа учраас гадагшаа явуулах боломжгүй гэдгийг бол нийслэлийн дотрын газрын дараад бол бичлэн үүрэг болгож хэлсэн. Хүмүүсийн хувьд бол би нэг шууд удирдлага нь учраас нийслэлийн дүүргийнхаа дарганахт бол чөлөөг нь өгсөн. Амтан бүхэн тэгш эрэхтэй гахаа бүр илүү эрэхтэй гэдэгчлэн бүдүүн эрэхтэй дарга нарын аяллаа туршлага судалсан мөнгө хамгийн багаар тооцоход 60 сая төгрөг. Татваргүй улс татварын байцаагчид хурагт туршлага судалсан зардлыг татвар төлөгчид та бид ивент итгэсэн. Яа тэгээд даргийнхаа үгийг тоодог нараа төрийн албаагчд гэж. Ямар ажиллаар явсан бэ? Ямар зардлаар явсан юм? За яг тэр нарийн мэдээлэл бол алга. Ямар ч байсан усын төсвөөс бол гараагүй, татварын албанаас гараагүй, өөрсдөөсөө бас гаргаагүй байх гэсэн юм мэдээлэлтэй байгаа. Татварын ерөнхий газрын дарга цогтноор би ууг нь битгий яв гэж хэлээд байхад явчихлаа гэж ерөнхий сайдад хов зөөгтөө зардал мөнгө нь татварын байгууллагаас гараагүй, өөрсдөө ч гаргаагүй гэж цаашаа хоолой дээр нь гарч ирээд хилээ хазаад шүлсээ залгиж байгаа харагданлээ. Би өмнөөс ч хэлээд өгөхгүй. Хотын дарга Нямбаатар төлчихсөн юм шүү. Ер нь Нямбаатар нь байна уу, цогтнор нь байна уу? Хинэн ч төлсөн бай бүгд татвар төлөгчдийн мөнгө. Хурган дарга нь байна уу, хуцсан дарга нь байна уу? Хууль зөрчиж татвар төлөгчдийн мөнгийг гувчуулсан бол бүгд ижилтгш хариуцлага хүлээх ёстой. Өнөөдөр нийслэлийн татварын газрын даргын ажлын албан үүргээс чөлөөлөх хүсэлтэд татварын ерөнхий газартаа гаргалаа. За ер нь бол бүгдийнх нь өмнөөс би хариуцлага хүлээн гэж хар толгоогоороо өргөдлөө өгсөн нийслэлийн татварын дарга Болдоотар танаас санхүүгийн их усүрээ хурагт туршлага судалсан тайлангаа олон нийтэд тайлбарлахыг шаардаж байна. Цаашлаад гадаад далайн эрэгт аялал зугаалгын Фукокарал алтны их оронд туршлага судалдаг төрийн албан хаагчдаа гадна дотны сүлжээ компаниудаас ивент итгэлэг авч хурууныхаа үзүүрээр нөхөн төлбөр төлдөг хурган дарга нартаа хурал хуугаа тасалж гадаад томилолтод явдаг улсын хурлын гишүүдтэй адил тэгш хариуцлага тооцдог жишг рүү шилжмээр байна. Төрийн мөнгө гэж байдаггүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж би. Тал хавхтаал төлчихсөн байдаг татварын хэдийг маань хэн яаж зарцуулж байгааг хяндаг. Цагддаг байх нь та бидний үүрэг. Одонгийн хүү цогт хэрэл нэг гараа өргөөдөж байгаа юм шиг нөгөө амаараа засагтайгаа хамтранч гээд байгаа юм шиг өргөж буулгахын завсраар олон зүйл ярьж байх хооронд улсын их хурлын намрын чуулган хааж улсын дээд шүүх ардчилсан намын үндсэн дүрмийг батламжиллаа. Өргөн барих гишүүдийн гар өсөх бол хүрсэн байгаа. Тэгвэл бид нэр улс төрийн дараагийн албан бодож ажиллана гэж. Танах ер нь ингээ буугаад гэж ойлгож байна. Юу гэж байгаа? Тэр нам арт түмэн рүү салавч өгч байна гэж би ойлгож байна. Тэгээд янз бүрийн зүгээр санал солилцох, санаа бодлоо солилцох зүйл байдаг шүү. Тэгэхээр маргааш өргөн барина гэж ойлгох уу? Чигээр яан гэж ойлгох уу? Жишээ нь энийг нэг сүрэг хүчин бариад энэ заалтыг тийм юм жих нэрэж бас зогсгүйч бас байж болох юм байна. Одонгийн хүү бүлийн өрөөндөө нэг юм яриад гараад ордны коридорт хэвлэлд нэг юм яриад ерөнхий сайдын өрөөнд ороод бас нэг юм яриад ерөнхийдөө олон зүйл яриад байгаа учраас бүлэг дотрооч нам дотрооч суудлын өнцөгдсөн нөхцөл байдалтай байна. Сүрэг хүчнээ зөрөгтэй хийн гэсэн ардчилсан нам сүрэг хүчгүй олж засгийн газартайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулж X дарга нь хэвтрийн хүн болсон байна. Антуур даргын хувьд бас нэг эрүүл мэндийн шалтгаантай бүр эмнэлгийн чөлөөтэй тодорхой өөрийн хөдөлгөөний дэглэм орсон байдалтай байгаа. Жигшүүрт явдал адал балмад хэрэгүүд гарч нийгмийг айдас тавтуулсаар байна. Бид өнгөрсөн 7 хоногт нийгмээр нийтээр нулимсаа залгиж 30 гаруйхан настай жирэмсэн эмэгтэй 4 настай бяцхан охиныг хөдөөлүүллээ. Зүгээр л нэг
цаг гарны дотор яваал ирэхэд ингээл хэн мэддэггүй нэг тийм хүн орж ирэл те зүгээр хэргаал аимшигтай алгаа. Би яг энэ зүйлийг зүгээр кинон дээрээс л харж исэн бот зүгээр харж байгаагүй. Шуудхан хэлэхэд ухаангүй ноёнд урагшгүй албат гэж төрн төршиг байж чадахгүй болохоор төрийн албан хаагчид мэрэгсэн байж чадахгүй болохоор бид ийм байгаа юм. Төрийн албан хаагчдаа мэрэгжил мэдлэгээр нь бус улс төрийн томилгоо хийж хэний сонгуулаар яаж цүнх барьснаар нь тохон томилоод байгаа учраас төр улам чадамжгүй болж төрийн албан хаагчдын нэр шороотой тулдаж байгаа юм. Хороо дүүргийн дарга нар, нийгмийн ажилтнууд, хүүхэд хамгаалагчид, хэсгийн байцаагчид хүн амны гэмт хэрэгтэй шизофрентой хүнийг хард сагдаж өмнө нь нэг худаг тулгахт нь эрсдлийг хянаж тооцоолж чадсан бол нийтээрээ амаа барих байсан уу? Мэргэсэн хойно хашгирав гихчээр тэр хойно сэтгцийн асуудалтай хэрэг хүлээх чадваргүй хүмүүсийг хянах төв шинээр барина гэж хэлээд яах вэ? Манай хууль эрхцэн орчин бол хангалтгүй байгаа нь харагдаж байгаа учраас шуурхай арга хэмжээ авч одоо энэ эрэг үйл тогтоомжид өөрчлөлт оруулах энэ одоо ажлыг эхлүүлж байна гэж түрүүнээс хэлье. Энэ төрлийн одоо хэрэг хүлээх чадваргүй сэтгцийн хувьд энэ хүмүүсийг бол тусгайлан одоо байлгадаг, эмнэлгийн хяналтанд байлгадаг төв Монгол улсад зайлшгүй шаардлагатай байна гэж хууль зүйн дотоод хэргийн сайд үзэж байгаа. Баригдаж дууссан тэгээд бид хэдий болтол нэг шизофрентэй нөхөр худаг бараад ороод ирэхгүй гэд хаалгаа түгчээд түгшээ суух бай. Төрийн албыг төрлийн алба шагнал урамшуул болгоод байгаа учраас мэрэгсэн мэдлэгтэйгээ цамхтгаж халаад байгаа учраас бид өнөөдөр ийм төрхтэй байгаа юм. Төрийн анхан шатны нэгж гэдэг бол хүнтэйгээ ойр байдаг, хүнээ боддог байхаас эхэлдэг болохоос биш хэвтрийн хүнээ дамнуурахтаа навчраад хуруугаа уншуул гэдэг хүнсний толон хаягийн тодорхойлолт олгочхоод улаан цэнхэр автобусаар манжуур улаан үүд явахыг хэлдэггүй юм. X шоутай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.